За. Их тамир суман дээр байдаг цуглаан дээр ирлээ. Анхаа остр. Энд явж гин. Танаа цуглаан гадна талаа зассан чи би танихгүй байсан шүү дээ. Тэгсэн мэ тий. Гой нөгөө сайдын хийгээд улаан болгоцсон мэ тий? Жохон зузаан тий? Тий нөгөө өмнө шавартай шавар мавар унаад үлдээсэн. Энд чи айгу тий байсан. Хан тий. Энэ гой болгоцсон шүү дээ. Нөгөө хүлэмж. За юм тарьсан бол цаажлаа ичиж. За ингээд их тамирын ямар цуглаан бэ? Ариу мөнхийн ус. Мөнхийн ус чуулганы чуулганд орж ирж байна. Энэ зөвхөн том байв шүү дээ. Оо, хаасаа. Хүчнэжлээ. За. Чуулган хүчнэжлээ. Нара энэ гоо. За, мат. Мөнхийн ус чуулган. За. Нэрсэн байна. За бүгдээрээ сайн байцгаана уу. Тэгээд манай мөнхийн ус чуулган маань 1994 онд анх үүсгэн байгуулагдсан. Тэгээд Архангаан одоо бол хамгийн анхны чуулган гэж явж байгаа. Тэгээд энэ жил 30 жилийнхаа ойг бид нэр ингээ хийх гээд маш ажилтай байцгааж байна. 8 сарын 2, 3 30 жилийн аймаг болно. За тэгээд энэ чуулганы байр маань болохоор 2002 онд авч исэн. Тэгээ хамгийн одоо анхны нэг сум орон нутгийн удирдлагууд дарга нар байдаг байсан энэ конторыг авч исэн байгаа байхгүй. Тэгээ бид нар сүүлийн үед засвар хийж байгаа. Тэгээд энэ жил бол хүүхдийн үйлчлэл, сайн мэдээний үйлчлэлийг бас айгуу чухалчилж 30 жилийн аймаг болж байгаа учраас хийгдэж байна. Өчигдөрхөн бид нар нөгөө сумынхаа бүх айлуудаар сайн мэдээ тараалт явсан баг ирээд. За ийм төвхтэй чуулган байгаа. Тэгээд манай одоо нөгөө чуулганаас бэлтгэгдэн гарсан пастор, удирдагч нар бас энд үйлчж байгаа хүмүүс маш их байдаг. Тэгээд тэр болгоныг бас энэ айн баяртай урьнаа. Тэгээд та нар манай 30 жилийн айн баярын төлөө залбирч өгөөрэй. Тэгээ үйлчлэлийн баг надаас туслах хүмүүс хэрэгтэй байна. Тэгээд энэ хүмүүсийн мандал бас залбирч өгөөрэй. Тэгээд ойд маань ирэх хүмүүстэй бас гоё гарын бэлэг бэлдэх хэрэгтэй байгаа. Тэгээд энэ бүхий л зөвлөдийн төлөө бас залбирч өгөөрэй гэж хүсэж байна. За баярлалаа. Одоо Улаанбаатараас хэдэн километр вэ? 500 км гэж байна да. Тийм одоо Архангаан цэцэрлэгээс 28 км байгаа. За тэгээ та нар маань бас нөгөө уус цавхан гэдэг ийшээ аяллаар явах юм бол манайс шуулганаар бас ирж хоноглож болно. Бас гэр буудал байгаа. Гэдэг. За нөгөө тайхар чулуу гэдэг энэ газар тий. Тайхар чулуу тэгэл манайс хүмүүс ийшээ явахаар чинь хоргын тогоо чулуутын хавцал гэдэг байгалийн үзэсгэлэнтэй газрууд байна шүү дээ тий. Тэгээд тамирын гол тамир. Ямтаас ийшээ явбал манай тань хүмүүстэй бас энэ таньгийн мөнхийн ус чуулганаар орж гараарэ. За амар гоё засвар хийсэн байна. Оо 2004-өөс 2014 оны хүмүүсийн зууд. Одоо анхаа устар бараг 94 оноос байсан юм уу? Би ч 2004 оноос ахвала чуулганаа ахиж үзсэн. Тэгээд энэ 94-оос дөлчмог ахлагч байдаг. Тэр дээдлийн хамгийн анхны чуулган. Гамболт пастрын баптизм мөртөж шүү дээ тий. Гамболт пастрын ээж нь манай чуулганыг анх хэлээд тэгж нутгийн илгээлтийн эзэн байхгүйгээр бид өөрснөө хэлж ирсэн байхгүй. Ингээ 30 жил аргагүй да манай цуглаан бас одоо нэг үдсэн чи 10 жил болсон шүү дээ. За анхаа пастр сургууль төгсөж байгаа зураг байна. За яа. Цуглаан хой болсон байна. Гадар доторгүй танилцахаар болсон байна. За энэ хөрх хөхтэй сайн уу? Сайн уу? За. Нөгөө оёдлоо ийшээ аваад ирсэн юм уу те? Сайн байцгаана уу? Багсан биз дээ. Энэ өөр оёлын газар түрээсэлж яхаар те? Тэгээд цуглаан дээр жишээнүүдээ аваад ирсэн. Одоо манайх цуглааныхаа сандлуудад бүрээс аяа бичсэн шиш авах. За сайн байна уу? Болонд минь үргээрээ. За ингээд оёдлоо аваад ирсэн. Цуглаан суудлын бүрээс сольж шүү дээ. Сандлын бүрээс. Цаавц. Оо яг өдрийн цайн дээр нөхөд ороод ирсэн байна. Ямар гоё юм бэ?
За ингээд за ийм гой цуглаан байна. Их тамир гэдэг суманд байгаа. Манайх ийшээ Ара Мара гэдэг одоо фестивал тоглолт Монголд ирэх хүмүүс бас энэ 20 хэдэн километр давхаад ийшээ бас энэ цуглаанд ирж болох юм байна шүү.